Монгол улс анхдугаар үндсэн хуулиан батлаж бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. 1924 оны 11-р сарын 26-нд улсын анхдугаар их хурал хуралдаж анхны үндсэн хуулиан батлаж хаан засгаас бүгд найрамдах засаглалд шилжин хамжлагт ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр нийгмийн хөгжлийн өсрөнгүй том дэвшил Монголын түүхэнд тодор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон юм а. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндэсний тусгаар давтнал төрийн бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлэх цоо шин алхам энэ байлаа. Анхдугаар үндсэн хуульда Монголын газар шороо, хөрсөнд орох баялаг, ой мод, ус аршаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж үндэсний ардчилсан өөрчлөлт эрх зүйн чухал зарчмуудыг тусган Аз тавд анхудаа сонгогдох эрхийг хуульчлан өрн дорн дахинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг анх олгосон нь Монгол төдийгүй олон улсын улс төрийн амьдралд нэн чухал шийдвэр нийгмийг ардчлах үйлсэд оруулсан шинэ хувь нэмэр болсон түүхтэй юм а. Анхдугаар үндсэн хуулиндаа бүгд найрамдах Монгол ард улсын дээд эрхийг улсын их хурлд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт улсын бага хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт бага хурлын тэргүүлэгчид ба засгийн газрын дунд хадгалуулбал зохино хэмээн тусгаж парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжил нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент улсын их хурал юм а. Бүгд найрамдах улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон өмнөх парламентын шийдвэрийг Монгол улсын их хурал саяхан цуцалж жил бүрийн 11-р сарын 26-нд эх орныхоо тусгаар давтнал иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор шийдвэрлэлээ. Ийхүү шийдвэрлсэн нь үнэн түүх үннээрээ үлдэх ёстой хэмээн хүн төрөлхтний нийтлэг ёс зарчмын илэрхийлэл бөгөөд даян дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монгол ахан дүүс гадаад улс орнуудад Монгол эх орноо төлөөлдөг элчин төлөөлөгчдийн газрууд нийт ард түмний маань уламжлалт баяр ёслолоо сэргээх улс үндсээрээ бахархах хүсэл сонирхолд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ өдөр зөвхөн баярлах цэнгэх биш үндэсний бахархлаан дээдлэн түүх уламжлалаасаа туршлага сургамж авч өөдрөг бадрангуй урагшлан тэмүүлэхийн утга учирыг ухаан ойлгох явдал эрхэм чухал юм а. Анхдугаар үндсэн хуулийн үзэл санаа цаг хугацаа улирах тусам баяжин шинчлэгдсээр 20 дугаар зууны төгсгөлд Монгол улс хөгжлийн цоо шин сонголт хийх шинэ үндсэн хуулиа батлан ардчил зах зээлийн замаар эргэлт буцалтгүй замнаж байна. Эдүүгээ парламентод Монгол ардын нам олонхуулж засгийн газраа байгуулан туйлдсан эдийн засгаа сэргээх чиглэлээр хичээн зүтгэж байна. Улс орны эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй байгаль цаг агаарын хувьд зас цуттай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж боломжтой нь ядарсандаа буйны гараа сунган орон даяар үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрс сэргэлдээ улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо. Монголын төр засаг, Монгол ардын нам ямар ч үед ард түмэнтэйгээ хамт байж тулгарсан бэрхшээлийг гар цохирол багтай даван туулсаар ирсэн билээ. Тиймээс улс Монголынхоо төлөө иргэн бүхэн байгууллага, аж ахуй нэгж болгон эвлэлдэн нэгдэж нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн хөдөлмөрлөхийг та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн нуруу төвшин төмөн олон сэтгэл амгалан байх болтугай.